Окей. Өнөөдөр ч бас хичээл заалаа шүү. Дөнгөж сая миний JavaScript хичээл маань задарч яхаа. Орох гэдэг. JavaScript хичээл маань онгоц маань явж исэн. Онгоц хийж байгаа онгоц маань хөдөлдөг болоод жолооддог болоод тоглодог болоод одоо дуусчихэ. Тэгээ энэ өрсөндөө их баяртай байна. Ямар ч хэлсэн JavaScript-ийн refresh 18 хичээл гэсэн үг одоо саяны харж байгаа 18 хичээл хийж чадлаа. Тэгээд Matrix одоо саяныхтар их гоё хичээл болсон гэж бодож байна. За тэгээд өнөөдөр болохоор бас миний одоо яг хийх гэж байгаа зүйл бол G4-гийн хичээл. Бас G4 сонирхож байгаа хүн ядч хамгийн багтаа нэг байгаа гэдгийг бол би мэдсэн. За тэгээд G4 дээр хамгийн сүүлд би одоо өмнөх хичээл дээр яг юу заасан санах байна. За зөвхөн сараатай. G4 энийг ингэсэн чи ийм алдаа гараад байна. Ингээд байна. Тэнгүүд би нэг маань тасаад энэ G4 framework-ийг маань хөгжүүлэлт бол илүү хурцтай болох болоо гэж бодож байна. Тэгээд энэ G4 framework-ийн санаа ингээд дууссан юм уу? Дараа гэж home state хийгээд те. Окей. Би тэгвэл офлайн дээр G4 дээр нэмээд бас 2-3 юм өөрчилсөн байна. Офлайнаар энд харж байгаа бол би энэ user state гэдэг нь зөвхөн home state ш одоо энэ user state гэдэг юм гэсэн. Тэгээд би өмнөх хичээлээ яаж яах нэрийг state өгсөн байх ямар аймаг. State зүйлийг би бол ангалт зааж амжсан гэж бодсон байх та. Заахаа. Өчтөр яг би энийхээ part 2-ыг яг хийх гэж хаад ямар нэгэн проблем учраас G4 framework дээр яагаад гэвэл тэр проблем юунаас үүссэн бэ гэсэн чинь Windows үүдний системээс болж тэр проблем гарч ирсэн. Windows үүдний систем дээр энэ файлуудаа одоо хадгалахдаа файлын зам нь C гэдэг одоо 2 зэрэг тавиад ташуу зураас одоо зүүн дээрээсээ баруун доошоо энэ ташуу зураас идэг фолдеруудыг ингэж ташуу зураасаар тавьдаг. Энэ ташуу зураасууд ер нь компьютерийн шинжлэх ухаанд бол би ч бас зөв сонголт бол биш. Яагаад гэхээр биднэрт escape character гэдэг зүйл байдаг. Энэ зураасаар хийдэг. Арталт нь одоо шиг энэ бол new line одоо харагдахгүй байгаа товчлуурууд одоо new text editor дээр энэ одоо 4 мөр код байна гэж байна. Яг үндсэндээ энэ бол харагдахгүй одоо товчлуур бас үсгэнүүд байгаа. Text file дотор. Энэ маань болохоор одоо new line character. Тэгээд new line одоо tab дарах энэ бол tab үсэг. Тэгээ өөр юу гэдэг Unicode гэх мэтчтэй одоо энэ escape character гэдэг зүйлийг бол энэ string-ийн дотор ашигладаг. Тэгсэн чи өчтөр бол яг миний проблем Windows дээр ирсэн чи би бусад Windows-аас өөр үүдний системүүд дээр фолдеруудыг болохоор дандаа энэ ташаа зураасаар тусгаарладаг. Энэ болохоор арай зөв сонголт. Одоо вебсайт ч гэсэн бүгд юм дандаа ийм зураагаар байдаг. Windows яагаад чи Тэнгүүд Windows дээр нөгөө файлуудын маань зам маань фолдеруудын зам маань ийм нас болж одоо UTS гэсэн фолдерс байсан нэг юм одоо G4 framework дотор UTS. Тэр UTS гэдэг фолдерны одоо энэ escape character юу үсэг хоёр нийлээд энийг Unicode гэж одоо JavaScript маань ойлгоод error uncount syntax error энэ өгүүлбэр zoom error гэсэн syntax гэдэг юм. Uncount гэдэг нь болохоор энэ одоо барьж авч чадлаагүй тийм ямар ч хандлт хийгээгүй тийм error. Тэр error-ийн нэр нь юу вэ гэнгүүт invalid Unicode sequence escape sequence гэсэн мэт. Яагаад гэвэл одоо энэ маань Unicode шиг биш байна. Арт нь T үсэг бол Unicode-ных биш, I үсэг нь Unicode-ных биш ч юм уу. Эдгээр бол Unicode-ных одоо биш байна. That's not Unicode. Тэгээд энд бол тийм error гарч байгаа.
Яг ийм error одоо Windows хэрэглэгчнэр дээр бол одоо өчтөрийн хичээлийг үзээд JFrog install-аад одоо сурсан бол тийм error гарах болно. Тийм учраас би тэр хүмүүст юу хэлээд байна гэхээр өчтөр би offline-аар хийсэн зүйл маань өчтөр одоо би яг 18-нд 5 ширхэг удаа contribution хийсэн байна гэж өөрийнхөө одоо энэ update хийсэн гэсэн өөрийнхөө юмудаас эдгээр энэ харагдаж байна. G4 framework одоо тэд босон шамаагүй. Одоо энэ G4 framework дээр бол би preprocessor JavaScript parser гэдэг эдгээр дээр би одоо commit хийсэн сая. Ер нь бол би юу хийсэн бэ гэхээр одоо сайн нэг Windows дээр тэр нэг Unicode гэдэг одоо үүсгэжсэн тэр error-ыг нь зассан. Тийм учраас одоо би тэдгээр хэрэглэгч нарт би command terminal руугаа ороод npm an гэж чихэд an гэдэг нь an install гэсэн буцаад устгах JFrog global. Ингээд компьютероос JFrog одоо өмнөх хэд гэсэн вершн байсан түүнийг нь устгаад одоо шинэ вершн хийж байна. JFrog (13) цагийн өмнө одоо publish хийгдсэн. Энэ одоо хамгийн сүүлийн вершн гэсэн үг. Тэгээ энэний вершн хэд гэж байна? Вершн 38. Тэгэхээр install хуучин вершн устгаад дахиад шинээр install JFrog global гэдэг янгууд одоо хуучин нь устгаад хэд байсан хамаагүй. Таны JFrog 38 гэдэг сууна гэсэн үг. JFrog 038 гэдэг вершн болохоор одоо саяны Windows хэрэглэгчнэр дээр тэр нөө error заагаад байсан. Тэр error одоо засагдсан. Энэ patch хийсэн гэсэн үг. Ерөнхийдөө сая 13 цаг юм. Тэгээд одоо дараагийнхаа хичээл рүү орноо. Одоо тэгээд ерөнхийдөө бол би одоо энэ офлайнаар хийсэн зүйл нь ийм л юм хийсэн байгаа. Нэмж хийсэн зүйл нь болохоор user status код руу ороод тарыг. Status хажууд нь users гэсэн folder үсгэсэн тэрний дотор одоохондоо юу ч байхгүй. Тэгээд main state маань одоо яг тэгээрээ байгаа. Хажууд нь доор нь бас дахиад нэг require одоо dependency-г нэмжээ гэсэн үг. Энэ файлыг ажиллуулахын өмнө энэ кодыг ихлээд ажиллаад дараа нь энэ кодыг ажиллаад яагаад гэхээр main гэдэг маань user-ээс хамааралтай. Тэгээд энэ хоёр файл маань одоо load хийх гэсэн үг. JFrog маань сүүлд нь compile хийгдэн. User state маань болохоор юу вэ гэхээр үүсгэхдээ бас яг адилхан folder руу ороод JFrog states одоо энэ би command line-аар энэ states гэсэн folder руу орж байна. Windows дээр дотор нь би JFrog generate main user гэхдээ main-ийг user гэдэг нь generate энийхээ төрлийг хэлэх хэрэгтэй. Энэ маань юу юм бэ гэнгүүт энэ маань state file шүү гэж. Тэнгүүд энэ маань болохоор энэ template үүсгэж өгнө. Main users гэдэг юу яадаг нь users. Тэгээд нөгөөх нь болохоор home page маань home users. Яг одоо date юмнуудыг бол анзаарахгүй ч одоо эднэрийг бол comment эдгээр маань одоо байхгүй. Тэгээд home state маань бол яг адилхан саяных шиг агаас үүсгэж чинь. Бид нар ихтэй өмнөх хичээл дээр үүсгэсэн юм шиг байна. Тэгээд угаасаа би яг яагаад дуусна би сая яг үзэж байгаа гэсэн үг. Ингээд үүсгэж чинь бас адилхан. Хамгийн гол нь энэ файл одоо template үүсч ирж байгаа. Энэ template-ийн дотроос анзаарах юм бол хамгийн гол нь name гэсэн байгаа. Тэр name нь main zig home гэж байгаа. Энэ бол хамгийн гол ойлгох ёстой зүйл нь. Namespace гэдэг зүйл. Нөгөө users гэдэг маань бас адилхан main zig users. Энэ маань яг юу гэсэн үг юм бэ гэхээр энэ маань юу гэсэн үг юм бэ гэдэг маань болохоор main state гэдэг маань бидний цонх main гэдэг дотор өөр state-үүд гэж болно. Одоо өөрөөр хуудснууд гэсэн үг. Тэр маань болохоор хамгийн их мэдээж хome гэдэг хуудсууд байна. Нүүр хуудас.
Тэгээд тэр users гэдэг бас хуудас байна. Тэр нь болохоор одоо энэ зүүн дээрээ энд харагдаж байгаа энэ сайтныхаа одоо энэ байна гэсэн users home page гэдэг маань болохоор энэ тэгэд энэ олд санаа болохоор таны тэр нэрний space одоо main home энэ яг юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр main гэдэг нь хамгийн одоо ихтгэх одоо хамгийн үндсэн одоо хамгийн ихтгэх зэг гэсэн үг. Main state-ийн дотор бүх одоо програмчнууд бүхэлдээ байна. Дотор нь main child state гингүүд home state. Энэ бол main child state. Бас main child users гэсэн state. Энэ хоёр одоо main child-ууд тэнгүүд одоо users гэдэг нь дотор одоо child state-үүдтэй явж болно. Өөр одоо тэнгүүдийн одоо контакт ч гэдэг юм уу өөр одоо энэ state-үүд болгож одоо сайтыг одоо бүтцийг ингэж state гэдэг маань ерөнхийдөө бол энийг хэлээд байгаа. Ингээд ойлгочиход бол хамгийн гол зүйл нь болохоор ерөнхийдөө state гэдэг зүйл бол ерөөсөө энэ. Өнөөдөр одоо бид нэр тэгэхээр main state үүсгэсэн, user state үүсгэсэн. Одоо энэ кодыг бол ойлгож байгаа гэж бодож байна. Таны бичингүүд command line дээр ингээд бичингүүд generate state main home main users тэнгүүд одоо энэ хоёр файлыг ингээд нэгэд өгчин. Би дотор нь энэ дотор нэмжчихсэн зүйл нь болохоор home state нөгөө тэн дээр нь user state гэж бичсэн. Тэгээд энэ дээр би өмнөх хичээл дээр заасангүй бол хийж заагаагүй гэж бодож байна би. Энд нэг өөрчлөсөн зүйл нь болохоор би template гэдэг зүйлийн template юу яриад болгосон байгаа. Тэгээд template юу яриад гэдгийг өөрчлөөд folder дотроо template гэсэн folder үүсгэсэн. Дотор нь болохоор би яг энэ state-ийнхаа нэртэй ижлэг нэртэй main home доогоор зураас state gt гэсэн файл үүсгэсэн. Одоо gt гэдэг нь яг миний өөр GFO template гэсэн үг. Одоохондоо энэ текст илүүтээр одоохондоо өнгөөр ялгаж харуулахгүй. Гэхдээ миний текст илүүтер дээр бол энэ бол өнгөөр ялгаж харуулдаг. Одоо терминал дээр энэ дээр яг тэрнийг би өөрөө бас хийсэн. Тэгээд энийг одоо явандаа бол одоо энэ GFO framework-ийг ашигладаг хүмүүс олон болоод ирэх юм бол би энэ GFO template-энд одоо зориулж өнгөнийхэн кодыг би энэ Atom дээр бас хийж өгч болно. Тэгээд энэ GFO template дотор би ямар template бичсэн бэ гэхээр h1 гэдэг маань бол одоо h1 гэдэг элемент дотор hello template доор нэмэх гэдэг нь болохоор дараагийн элемент нь гэсэн үг. h2 энэ болохоор дараагийн элемент. Тэгмүүд энэний дараа нэмэх гэдэг нь болохоор 3 дахь элемент нь MD card гэдэг зүйлийг нэмсэн байна. MD card гэдэг зүйлийг бол одоохондоо та нараас одоо энд бол одоо шинэ байгаа. Шинэ хичээл болно энэ MD card гэдэг нь өнөөдрийн одоо ер нь хичээл. Яг өнөөдөр энэ өнөөдрийн гол хичээл маань болохоор би компонент гэдэг зүйлийг заахыг хүсэж байна. Өнөөдөр болохоор би компонент тийм. Одоо MD card гэдэг маань компонент. Гэхдээ одоохондоо бол team компонент бол байхгүй. Бичсэн одоо парама дахиад буйл тэгээд GFO go back GFO тэнгүүдээ build path гэдэг файлыг би бичсэн байхаа гэж бодож байна. Бичээг бол маань build PAT гэсэн файл дотроо echo of GFO build command main index.js гэсэн файл байгаа. За тэр чи яхаа. Build гэдэг одоо энэнийг ажиллаад эсвэл зүгээр энэ командыг шууд хуулаа бичсэн ч болно ялгаагүй. Build хийгдсэн. Одоо л энэ бидний бас нэг би ярих хэрэгтэй зүйл нь тэр байгаа юм байна. Main state-н дээр би template-н дээр бас жоох өөрчлөлтсөн байгаа. Одоо энэ элементүүдийг би одоо браузер дээр ороод юу юм бэ гэдэг нь одоо тайлбарлая. Браузер дээр mouse хоёроор ороод inspect UI бидний index.html гэдэг маань үндсэндээ UI view хамгийн том одоо main state чинь бол яг энд байгаа.
Тэнгүүд энэ UI гэдэг элемент нь болохоор дотроо child элементүүдтэй. Доторхыг одоо GFO framework хийж байгаа гэсэн. Тэнгүүд тэр хамгийн ихний main template маань энэ main index, main template. Тэр маань болохоор h1 гэсэн элементийн дотор main template гэж бичнэ. Тэр маань болохоор энэ харагдаж байна. Энэ HTML хэлээр h1 гэсэн tag дотор main state. Тэгэд ард нь нэмэх тэмдэг нь болохоор энэ элементний дараа гэсэн үг. Дараа нь болохоор A гэсэн tag байгаа. A хэсгэр хэлсэн. Тэгмүүд A энэ дотор нь болохоор GFO component ID тэнцүү 3 href home гэж бичсэн. Энэ хоёр энэ одоо дотор нь GFO component href гэж бичсэн. Тэр зүйлсийг болохоор attributes гэж бод нэрлэдэг. Энэ GFO template хэлэн дээр болохоор attribute-ийн болохоор дөрвөлжин алтан дотор бол бичнэ. Дөрвөлжин алтан нэгээд дотор нь би router link тэнцүү home. Энэ маань болохоор одоо нөгөө home state-ийг хайж авна гэсэн. Home state-ийн маань юу яриад нь болохоор home гэж байгаа main state нь болохоор тэгээд юу яриад ташаа зураас одоо хамгийн ихний ташаа зураас энэ өмнө вебсайтны нэр нь байгаа. Тэгээд A tag дотор нь болохоор текстний маань текст дотор нь байх зүйлийг болохоор дугуй алтан дотор бол хийж байгаа. Яг function дуудаж байгаа юм шиг. Тэнгүүд дотор нь home state гэж бичсэн. Энэ A tag тэнгүүд доор нь дахиад үүний артталт нь бас нэмэгдсэн байгаа. Дотор нь бол биш. Тэр оператор нь болохоор нэмэх гэсэн тэмдэгнүүд дараагийн элемент. Энэ болохоор дараагийн элемент, дараагийн A tag. Дотроо бас router link гэсэн attribute-тэй. Router link гэдэг би дээд үсгийн томоор очсон байгаа. Энэ болохоор router link гэдэг зүйл бүр огт алга. Энэ A tag-ын дотор бүр огт алга. Энэ зүйлмийг болохоор directive гэж нэрлэдэг. Одоо энэ attribute-н дээр бичдэг одоо параметр гэсэн үг. Би одоо router link гэдэг энэ directive-ийг бол GFO framework маань цаанаасаа ирдэг. Миний одоо framework маань цаанаасаа стандарт энэ router link гэдэг attribute одоо directive-тэй. Тэгээд тэрэндээ болохоор би болохоор URL-ийнхаа одоо замыг хийж өгч байгаа. Энэ home гэсэн хуудас. Тэнгүүд тэр хуудасны одоо attribute. Тэгээд энэ маань болохоор одоо GFO framework дотор одоо ашиглах tag гэсэн үг. Тэгэд үүнийг нь ашиглаад одоо таны attribute маань directive болсон. Тэр directive болсон гэдэг нь яаж мэдэгдэж байгаа юм бэ гэхээр GFO component ID 3 гэдэг одоо энэ маань болохоор GFO component гэдэг одоо нэг өөр зүйл болсон байна гэсэн үг. Энэ component гэдэг зүйл маань болохоор элементүүдийг нь одоо ерөнхийдөө component гэж нэрлэдэг байгаа. Одоо энэ h1 гэдэг бол HTML-ийн цаанаасаа байдаг. Өнөөдөр тоглосон орой publish шин. Би түрүүн Кристин Дэвид Бартаарын тоглосон шүү дээ. Яг одоо GFO framework-ийн хичээл part 2-наас явж байна. GFO framework гэдэг одоо миний юу орох юм бол playlist. GFO framework гэдэг шинэ playlist үүссэн байгаа. Өчигдөр нэг тийм хийсэн. Бидний гол зорилго болохоор энэ худалдааны вебсайт хийх GFO framework гэдэг зүйлийг ашиглаж. Тэгээд түүгээр одоо би GFO framework гэдэг зүйлийг зааж байгаа. Одоо энэ h1 хэрвээ чи одоо HTML хэлнээс мэддэг бол h1 гэдэг бол элемент бол байдаг. Тэр маань болохоор энэ том болт бичигдсэн одоо том текст байгаа. Энэ одоо браузер маань цаанаас одоо юм стайл өгсөн. Фонтын хэмжээ нь 2 дахин том, 2 талаас margin хэмжээ яра гэж бичсэн. Тэнгүүд энэ одоо бүх браузерын бол стандарт одоо линкний таг бол A гэсэн таг байдаг. Тэнгүүд одоо энэ A гэдэг таг одоо A гэдэг компонент миний GFO framework дээр болохоор яадаг вэ гэхээр энэ компонент гэдэг маань хүсснээр өөрийнхөө юм юу үүсгэж болдог. HTML тагуудыг энэ чинь өөрийн чи хүссэн одоо JavaScript параметр ажилтдаг. Одоо хүссэн параметр одоо энийг удирдах боломжтой тийм элементүүдийг болохоор компонент гэж нэрлэдэг. Тэгээ одоо би өнөөдөр хамгийн анхны компонент үүсгэж үзээд байна. Одоо би энэ folder дотор харах юм бол components гэх folder нээсэн байгаа. Дотор index.js-ийн хов асан. Энэ дотор одоо би components гэх folder руу ороод GFO тэгээ харах юм бол generate
алиас нь болохоор компонент үүсгэх гэж байгаа бол хасах одоо алиас нь товчилсан үйлдвэр нь болохоор дундуур зураас C тэг компонентийн нэрийг ардталтаа бичнэ. Тэгэхээр generate гэдэг command маань болохоор энэ template одоо компонент template бэлдэж өгнө гэсэн үг. G4 generate component cart. Окей, одоо энэ бол cart component гэдэг одоо энэ JavaScript file template маань үүсгээд өгсөн. G4 одоо framework маань command line tool маань selector гэж байгаа. Selector гэдэг маань болохоор одоо бидний шинээр үүсгэх гэж байгаа. Одоо энэ Google Maps гэдэг юм уу, юу гэдэг юм, game, эсвэл whatever видео ямар ч хамаагүй одоо би ямар нэгэн компонент одоо үүсгэж байгаа. Яг энэ тохиолдолд одоо бид нэр cart гэдэг нэртэй компонент үүсгэж байгаа. Энэ маань HTML одоо элемент. Тэгээ тэрний одоо жинхэнэ одоо браузер дээр HTML дээр байх одоо темплейт нь яг юу юм бэ? Одоо тэр нь бол одоо энд бол бичнэ. Тэр нь маань темплейт байхгүй. Ер нь зүгээр л дотроо ямар ч темплейт бол байхгүй. Binding. За эдгээр нь бол дараа яриа. Хамгийн ихний чинь юм байх болно. Дараа нь бид нэр энэ components гэдэг дотор одоо require. Одоо энэ маань ямар компонентын параметр ашиглаж байгаа юм бэ гэдэг маань байна гэсэн үг. Энэ маань тавьж байгаа байна. Тэгэхээр энэ индекс гэдэг маань энэ өөрийнхөө байгаа фолдер дотроос хайн энэ компонент гэсэн фолдер дотор байгаа. Энэ дотроос cart component. Бидний main JavaScript маань болохоор index.js. Энэ маань болохоор components хамааралтай. Тэгэд main states одоо тэгээд дахиад build back build. Окей. Одоо ямар нэгэн бол error заасан бүгд бидний энэ бол компонентод үүссэн. Гэхдээ хамгийн гол нь проблем юу вэ гэвэл бид нэр эзэж компонент ашиглаагүй юм байна. Тэгэхээр main state руу ороод тэгээ одоо cart component дотор нь cart тэгээд нөхөн одоо энэ хоёр элементний дунд би my cart одоо cart гэдэг компонент cart гэдэг компонент одоо ашиглаж байгаа гэсэн үг. Тэсээ одоо дахиад build хийгээд refresh одоо inspect main state inspect h1 гэдэг элемент маань одоо харагдаж байна. Доор нь a tag cart component маань харагдсангүй. That's the problem. Cart component байхгүй юм да. Яагаад cart component маань ажилласангүй гэсэн би энийг одоо debug хийхин тулд хагаад cart component components дотор байгаа components дотор байгаа cart component. Тэгээгүй шүү дээ. Нуушаагүй шүү дээ. Components mix. Okay. Components file маань хаад. Окей, сайн юм аа. Дахиад нэг хараа шалгая. Index.js components-ийг require хийсэн. Components гэдэг нь болохоор component index file. Энэ нь болохоор cart component. Энэ бүгд require хийсэн байх, уншсан байх юм. Ани юм аа. Дахиад build G4 build main index.js. Ямар ч error заахгүй build хийчихлээ. Destination file.
Дотор сая. Card component. Энэ байна. Энэ бидний бичсэн компонент байж юм. Card component. Энэ refresh. Card component маань энд алгаа бай. Тийм одоо санаж. GIFO framework дээр ажиллаг аягүй удацсан. Нэг өнгөрсөн жил зохиочод аргицсан. Тэгээ тэрнээс хойш GIFO framework тэрэн дээр юу ч бичээгүй ингээд дөнгөж энэ framework-ыг хийж одоо энэ нартал одоо ч дуусаагүй байгаа framework. Гэхдээ би одоо хичээлийг нь бол түрүүдээ заагаад хэлчихлээ. За Windows юу харах гэж та? Тийм бус компонентууд харах гэж байгаа шүү дээ. Өмнө бичсэн одоо би материал дизайн гэж хийчихсэн одоо миний энд компонентууд байгаа Google материал дизайныг контейнер компонент хаана. Эндээс би нэг юм авнаа. Selector link container template GT аймаа фарцгүй миний syntax comment template за яа тэгвэл чинь би хитрхий товчилчихжээ. Нэрлэгчнэрээс яхад хамаг юм нууцсан гэсэн. Одоо яг энэ ардлт нь саяны компайл хийсэн өдрийг харах юм бол хүмүүсийн бичээгүй амар их кодууд гэж орж ирээд байгаа. Эндээс харна. MD одоо байх болцсон. За. Материал дизайн байхгүй болцсон. Темплейт дотор child темплейт гаргахгүй үйл нэг тийм тохиргоо байх хэрэгтэй одоо. Миний энэ дотор components. Одоо миний GIFO framework яаж бичигдсэн бэ? Кодыг нь бүгдийг нь уншиж болно гэсэн. Бүгд open source. Components маань энэ шээ. И components гэсэн класс хайж байгаа. Components GIFO framework би бол яг ашигласан байгаа. Тэнд би tab map хийсэн дээр материал дизайн дотор bindings, templates гэдэг нь заавал байх хэрэгтэй болоо компонент болоод. Зарим компонент темплейт байхгүй байгаа юм да тийм. Selector энэ бол компонент темплейтгүй компонент байгаа байхгүй. Selector ганцхан. Тэгэхээр бидний card component маань selector нь бол байгаа. Харцуулъя. Selector энэ бол ямар ч юугүй одоо энэ binding controller эднийг ашиглахгүй бол бүр ингээ аваа хэцэж одны бүгд optional. Ганц заашгүй байх хэрэгтэй зүйл бол энэ. Тэгээд би энд ашигласан байх юм. Энд buttons аны юм хэдээр ажиллаж байгаа даа. Дахиад харъя. Main state Card энэ файлын сейвс нэр хэсэгчнээ орон байдаг зүйл бичээ. P tag дотор test сейвсэн. Табэти refresh бас яарэ. Хоёр tag бол байж юм. Гэхдээ бидгээр байх болчлаа да энэ карт эднэр өдөр байх болчлаа да. Яагаад вэ? Карт темплейтэн дотор юм бичээ үзье.
бол би нэг өөрөө хийсэн мөртлөө. Тийш энэ дотор нэг тийм юм байдаг. Тийм одоо санаж байна. Энэ ямар ч хэрэггүй. Хамаагүй тийм. Ямар ч error заагаагүй compile хийчихсэн. Байхгүй. Энэ л их сонир байгаа юм да. Яа, тийм байх боломжтой байлаа. Card component гэдэг бүр main state of call хийсэн. Card component. Что за новое? Components source code дээр байсан байсан. Card component. Components дотор байгаа энэ card component template нь энэ. What the fuck? Атар чи яха binding байхгүй, controller нь яра. Энд ямар ч асуудалгүй compile хийгдсэн байна. Яг одоо саяны бичсэн кодууд ч юм бол ардталтаа ийм код болж хувирдаг гэсэн үг. GFO framework-ийг хийгээд асуудал болохоор энэ бичсэн card mark одоо энэ бол програм бичгээд одоо хэлбэрчилсэн зүйл гэсэн үг. Бид нэр ингээд тус урд нь файлуудаа хадгалаад одоо бүх лог бүх юм одоо ганцхан файл дотор би одоо хадгалахыг хүсэж байгаа. Template одоо дизайны код, тэгээ JavaScript код, програмын кодууд одоо юу гэдэг бүх юм одоо нэг файл. Тэгээд үүнийг одоо юу гэдэг орчин үеийн синтаксаар бас юм амархан одоо бичих гэх юм ааш уншаад авчихсан орчин үеийн бас синтаксад ягс оруулж ирэх санаа байгаа. Тэгээд ECMAScript 6-гийн синтаксын expert default энэтрийг бас аваад ирсэн. Энэ маань үндсэндээ бол артлт дээр хаана хувирахта module export яра ийм controllers ийм кодод хувирдаг. Ийм болоод одоо програм энэ код чи дахиж бичиж байна гэсэн үг. Миний өмнөөс робот. За индекс бас байгаа бүх юмуд байна. Template үзнэ main state use main template хаа. Энэ h1 бас нэг headers яра. Дахиад user state part component энд байгаа гэх юм. Тест. Part-ыг авлагад үзье. Айгуу алдаа бас байж магадгүй юм. Хэрвээ энэ алдаа байх юм бол би бас туудахгүй patch хийж апдейт хийх болно. Тэгээ дараагийн вершн дээр та нар энэ чигээр сурсан. Хуучин вершнгийг uninstall хийгээд дахиад install гэдэг шинэ вершнгийг авчнаа гэсэн үг. За одоо би энэ картыг аваад үзье. Тэгээд тест энэ гараад ирсэн. Карт яг тэний карт энэ проблем байна. Карт гэдэг үг байгаа юу? HTML стандарт HTML карт element. Яра. Карт гэж байхгүй. Яаж ч үгээр нэг л юм сонирн байна да. Саний карт энд ч үзье. Карт компонент энэ дээр build refresh run the file. UI element
Anyway, management. Окей, 3 удаа явал crash. 2 удаа явал. 3 дахь нь энэ undefined. Token-ыг олсонгүй. Окей. Tokenizer. Text на хаана үсгсэн. Code. Empty code. Энэ дотор миний би яг энэ дизайны нэг юм. Би documentation бичээгүй одоо алдаа гарч чинь гай юм аашаа. Энэ дэр ямар нэг template жишээлбэл. Paste template. Bullet. Хэрэггүй. My cart. Хийгдсэн. Одоо энд бол my cart ороод ирсэн. What the fuck? My cart ороод ирсэн. Cart component fired. Cart component fired энэ болохоор яг энэ нэг ашиглагдах үед одоо энэ cart component гэж байна. Энэ controller гэдэг энэ function манад ажилладаг. Үүнээс хамаарал энэ бас ямар нэг ажил хийх шаардлагатай бол тэдгээр зүйлсээр энд хийгдэн гэсэн үг. Энэ маань ах болцсон. Энд байсан template. Cart component чинь их ядаргаатай би нэг дизайныг санахгүй яг энэ template гэдэг зүйлийг ер нь бол Angular-тай их ойролцоо. Angular-аас айгүй санаа авсан. Cart component ажиллаж байна. Одоо ажиллаж яах юм? Юу болоод байгаа юм бэ? Одоо таршаа үзье. My cart. What the? Тэсээ ямар ч код өөрчлөөгүй дээ. Компонент гэдэг зүйл маань дээрээс одоо ийм элементүүдийг одоо нэр өгтөө. Ямар нэгэн юм custom element үүсгэхийг хүсэх юм бол түүнийг компонент гэж одоо нэрлэдэг байгаа. Directive гэдэг нь болохоор энэ компоненттэйгээ бас маш төстэй. Тэгэхээр дараа нь би өөр хичээлээр заа. Тэр дээр нь болохоор энэ одоо attribute-ын дотор бичигддэг зүйлсийг directive гэж нэрлэдэг байгаа. Тэгээ өнөөдөр бол бид нэр энэ cart component гэж үүсгэсэн. Cart component. Одоо энэ cart component маань юу хийх вэ гэхээр cart гэдэг маань бол ерөөсөө энэ cart component гэдэг маань энэ бид нар одоо 4 cart үүсгэн гэсэн үг. Cart. Окей. Yeah. Cart component. Окей. Гэхдээ яг одоо би энэ тохиолдолд бол арай мэрэгжлийн болгох үднээс бол би өөрийн өмнө бичсэн материал дизайн гэж GIF материал гэдэг library байсан. Удахгүй бас publish хийхдээ одоо энэ publish хийх арай болоог байгаа. Гэхдээ би яаж ашиглахыг нь заагаад өгье. GIF гэж ороод repositories GIF материал ийшээ ороод үүнийг download zip-ээр download хийгээд авчих. Энэ маань болохоор GIF материал master гэсэн нэртэй тийм одоо zip-лсэн файл download хийх болно. Түүнийг ин задлаад энэ одоо project байгаа folder дээр node modules гэдэг node доогуур зураас modules гэдэг folder үүсгээд тийшээ GIF доогуур зураас материал гэдэг хийчин.
Тэгээд одоо бид нэр би болохоор яг одоо энэ тохиолдолд бол саяны үүсгэсэн юугаа part гэдэг компонентыг устгахыг хүсэж байна. Folder руу ороод components part component би компонент чи юу юм бэ гэдгийг нэрийгдээ сая заасан. Одоо энийг бол устгаад тэгээд бид нэр components руу ороод index file-ийнхаа энэ одоо cart гэдэг компонент нь байхгүй болсон учраас үүнийг оруулаад устгана. Тэнгүүдээ main гэдгээс одоо энэ хэрэггүй тестний юмд бол хэрэггүй. Айн дотор нь хоёр directive нэг компонент байна гэж бодож байна. HTML гэдэг нь одоо стандарт одоо HTML template. Тэгвэл бид нэр энэ болохоор юм хоёр directive. Тэгээд энэ directive маань болохоор бидний одоо хуудсуудыг солиход хэрэглэгдэн. Одоо хоёр линк. Тэгээд биднэрт UI view гэдэг элемент байгаа. UI view гэдэг нь маань одоо бидний main state тэнгууд бид нэр одоо main state дотроо нэг child state байна гэсэн үг. Тэр маань UI view. Child state-үүд нь болохоор энэ UI view гэдэг одоо элемент дотор child state-үүд нь байна. Нэр нь user interface гэсэн үг. Дундуур зураас user interface-ийн одоо user-ийн харах зүйлээ гэсэн үг. UI view. Тэр маань болохоор энэ байна. UI view. Тэгээд энэ дотор comment байгаа. Одоо тэр comment UI view нь болохоор энд байна. Одоо энэ main гэдэг statement UI-ад маань болохоор main state дээр байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ саяны A гэдэг хоёр таг энэ хоёр маань router link. Энэ хоёр маань router link. Тэгээд state-ийг маань сална. Одоо би home гэдэг дээр дарах юм бол UI-ад маань салгадаад home болцсон. Хамгийн ихний харах зүйл бол одоо бид нар энийг хийлээд UI-аар харах юм бол энд home бид нар home state руу орсон. Энэ нөгөө нэг юм доторх HTML бүтцэд маань бас өөрчлөлт орсон гэсэн. UI яагаад тэгэхээр бид нэр одоо child state руу орж байна. Энэ main child энэ бол гадны хамгийн том state нь бол main state. Тэнгүүд одоо main доторх child state-үүд маань болохоор энэ UI view гэсэн. UI view гэсэн одоо энэ элементийн дотор child state-үүд маань байна. Тэгээ энэ UI view гэдэг нэгэ харах юм бол hello template editor яра MD cart гурван одоо юм байна. Энэ маань хаанаас гараад ирсэн бэ гэхээр main home state одоо энэ бол main child state. Үүний template нь болохоор энэ attribute template гэдэг нь өөрчлөлт. Template доогуур зураас юу өрөө тэгээд templates дотор байгаа энэ файлыг замын заасан байгаа. Тэр маань h1 tag hello template түн арт нь байгаа элемент нь болохоор h2 арай жижигхэн тэр editor гэж бичиж чинь дараа нь болохоор би одоо custom component бичсэн байна. MD cart яра hello I am G4 material design cart component. Бид нар болохоор түрүүн энэ дээр одоо G4 material design миний бичижсэн library-г одоо installцсан. Одоо бид нар болохоор home state-н дээр үнийг ашиглана. Яагаад вэ гэхээр бидний home state маань үндсэндээ cart node, нэг cart, хоёр cart, гурван cart, дөрвөн cart. Энэ дөрвөн cart одоо бид нар home state-н дээр байх учраас би болохоор MD cart одоо hello I'm G4 material design cart component. Энэ болохоор одоо home state-ний template URL энд ял өгчөж байгаа. Яагаад бид нэр template URL гэдэг зүйл нь хизээ хэрэг болох вэ гэхээр заримдаа зааж байгаа. Тэнцвэрээ. Одоо шийдвэл бид нэр нэг main state гэдэг маань жишээлбэл бишээ энэ дээр харна шүү дээ. Энэ дээр харж байгаа зүйл шүү дээ. Ногоон өнгөр зурхгүй. Main state энэ бол одоо бидний хамгийн том main state. Тэр маань болохоор бидний index file дотор ганцхан одоо index file HTML file дотор ганцхан одоо энэ элемент байна.
UIV энэ маань болохоор бидний main state. Тэр маань одоо ингэж бодох юм бол тэр маань энэ харагдаж байна main state UIV гэдэг элемент маань. UIV тэр маань одоо энэ main state. Доторх темплейт нь одоо main state хоёр ширхэг одоо юу байна гэсэн. Дотор нь одоо хоёр ширхэг ийм линк байна гэсэн. Тэр маань болохоор энд харагдаж байгаа. Энэ хоёр ширхэг линк маань home state гэсэн нэг линк, нөгөө state tag маань user state гэдэг нөгөө линк. Энэ h1 state main state гэдэг маань болохоор энэ дээр харагдаж байна. Тэгээд тэр tag тэгээд дотор нь cart энийг одоо бид нарт дахиад хэрэггүй дээрээ бол бид нар delete хийсэн. Гэхдээ дахиад build хийгээд байгаа. Дотор нь дахиад UIV гэж байгаа. Дотор нь байгаа UIV гэдэг маань бидний child state гэсэн үг. Одоо энэ маань хамгийн том нь бол main state. State. Энэ маань болохоор main child state энэ маань main. Тэг одоо main цэг home юм уу эсвэл main цэг user ч юм уу одоо энэ background render дэгдээгүү одоо бусад хуудаснуудаас байж болно. Oopsie. Одоо өөр бусад бас state-үүд гэж болно. Одоо бидний дэлгэсэн render дэгдэг байгаа. Тэнгүүд энэ хязгаарч одоо user энэ бусад энэ хуудасууд руу орохгүй байж байгаа зөвхөн энэ хуудсыг нээж харчаад хайжгаад хэрэгдэж гараа явчихвал эдгээрийн темплейтийг татаад энэ хязгаарч дэлгэсэн дээр гараагүй зүйлсийг рендер гэдэг бусад state-үүдийн темплейтийг татна гэдэг бол энэ хэрэг шал хэрэггүй юм татаж аваад одоо хэрэгдэх хязгаарч гарахгүй юм татаж авч одоо параметр айгүй удаан ажиллана. Тийм үднээс болохоор зөвхөн үүнийг ачааллах үед темплейтийг download хий. Тэр маань энэ зүйл. Тэр маань энэ темплейт юу ороод гэдэг зүйлийг хийгээд байгаа зүйл. Энэ темплейт юу ороод гэдэг маань болохоор тэр хуудсыг тэр state-ийг зөвхөн яг ажиллах үед нь темплейтийг download хийж татаж аваад рендерлэн. Тэгээд дахиад одоо би өөрийн хуудас руу орчоод буцаж өөрийн хуудас руу орчоод дахиад одоо энэ хуудасаар өөр хуудсан дээр энэ темплейтийг ашиглахыг хүсвэл одоо энэ маань дахиад татаж авахгүй. Энэ бол ганцхан удаа темплейтийг татаж аваад энэ memory-доо save чинь дахиад энэ одоо хэрэглэгч нөгөө нэг юм хуудасудаас солиход энэ маань дахиж татаж авахгүй гэсэн үг. Тэгэд хамгийн ихний удаа эндээс мэдж авах зүйл нь эрдэсээ тэр энэ темплейт юу вэ гэдэг юм байна. Хамгийн ихний удаа үүнийг зөвхөн ачааллах үедээ л темплейтэд татаж авна. Тэр юу вэ хаяг нь юм байна. Тэгэхээр одоо бид нар main одоо home statement темплейтээ бол dynamic-аар одоо үүсгэхэд би болохоор энэ маань болохоор байнга одоо build хийгээд авах шаардлагагүй rebuild дахиад энэ command line-аар build ингээд авах шаардлагагүй яагаад тэр энэ маань dynamic зүйл энэ дээр хуудас татчих авахдаа browser үнийг download хийж татчих авч ашигладаг. GFO framework маань одоо энэ дотор ийм өөрчлөлтгээд ич одоо дахиад параметрээс нарыг main state одоо main home state гингүү дотор нь энэ элемент юу юм бэ? Одоо би mouse аваад inspect хий. Тэнгүүд MD cart гэдэг одоо компонент элемент харагдаж байгаа. Гэхдээ консоль руу ороод авах юм бол ямар ч MD cart гэдэг компонент ажилласан юм бол байхгүй юм байна. Юу ч хийгээгүй. Үнэн хэрэгтэй бол MD cart гэдэг компонент ч бүр огт тас байхгүй. Яагаад би ингэж хийсэн бэ гэхээр одоо энийг бид нэр ашиглах хэрэгтэй болно. Тэр маань энэ require бид нэр түрүү нь одоо энэ folder дотроос include хийхтэй одоо main index.js одоо энэ folder-оос энэ файлыг хай гэхдээ бид нэр энэ урталт нь яг одоо folder-га замыг зааж өгж байгаа. Тэнгүүд бид нэр main home state дотор энэ require ашиглаад тэгээгүй шууд GFO material ингэж ихэлсэн зүйлс болохоор энэ node modules гэсэн folder дотроос хайж эхэлдэг. Тэгээд энэ node modules дээр одоо бид нэр өөр бусад янз бүрийн npm модулуудыг инсталл хийж ашиглаж болно. Одоо энэ дотор бодохгүй би GFO material
бодохгүй нэгэ publish хийх бах. Тэнгүүд одоо NPM ер нь бол өнөөдөртөө ч би яг одоо энэ байгаа үеийн би publish хийж яа тийм. Тэгээд NPM install G4 material гэдэг тэнгүүд одоо энэ project-ын дотор чинь node modules гэсэн folder үүсээд G4 material яг нэг download авчихна гэсэн үг. Энэ маань болохоор source code нь GitHub дээр бол байгаа. Окей. Тэгээд энэ дотроос одоо G4 material гэдэг дишээ оронгууд дотор нь source гэсэн folder байгаа. Дишээ оронгууд components гэсэн folder байгаа. Дишээ оронгууд MD гэх янз бүрийн компонент байгаа. MD гэдэг нь material design гэсэн. MD card component. Энэ нь болохоор миний одоо аль хэдийн өмнө бичсэн арай мэрэгжлийн зорилгоор одоо ашиглахаар зориулаад бичсэн. Дотор нь бас дизайны кодыг нь бичсэн. Тийм одоо юу гэсэн үг компонент бүтэн. Яг нэг авчдаа бол бүтэн компонент. Тэгэхээр одоо үүнийг require хийгээд бид нэр дахиад JavaScript өөрчилсөн чинь дахиад build. Окей. Одоо браузер руу ороод home state. Хэрвээ нэг анзаарч байгаа бол одоо энэ маань амруулъя. MD card компонент үүссэн. Энэ маань болохоор эргэн тойрноос 88 pixel зайтай гэж байгаа. Энд одоо CSS код бичигдсэн. CSS гэдэг нь болохоор энэ дизайны кодууд гэсэн одоо вебсайтны веб дизайны. Энэ header дотор styles гэсэн tag үүсээд энэ дотор XCSS одоо энэ дотор байгаа зүйл бол XCSS. Тэгээд ямар одоо дизайны кодууд байгаа юм бэ гэх юм бол material design-ы part гэдэг компонентийн дизайны кодууд байна. Одоо энэ дотор CSS чинь G4 framework өмнөөс нь бичсэн гэсэн үг. Сайн material design library. Тэгээ үүнийг бас ашиглаж болно. Энэ 100% үнэгүй. Display тэгээд энэ маань яра. Энэ маань одоо дэлгэсэнд одоо ингэ цэнхрээр маус авч одоо харагдаж байна. Тэгээ box sizing яра. Box orient тэр нь бол одоохондоо энд бол дарагдсан байна. Браузер бол үүнийг ойлгохгүй байна гэж байна. Одоо unknown property time name яра. Би box oriented зүйл мэдэхгүй гэдэг. Энэ бол миний library миний өөр юм одоо яг G4 framework бүтнээр нь ашиглаж байгаа үед бол энэ бол хэрэгтэй. Тэгээд box shadow гэдэг нь одоо энэ box маань харах юм бол би зүүмдсэн. Хариултад баг зэргийн сүүдэртэй утсан байгаа. Энэ box маань одоо нааш жоохон товоогоод гарчсан 3D юм шиг. Тэгээд flex direction кодом яра. Окей, энэ flex руу шижүүлэх хэрэгтэй юм биш үү? Одоо цаг нь болсон. Тэр чи яхаа. Миний G4 material design энэ бол миний хөгжүүлэх зүйл. Ямар ч байсан биднэрт бол одоо default-ороо юутай болсон. MD card одоо default style-тай болсон. Одоо үүнийг бид нэр өнгийн солиод ч юм уу одоо dynamic бас болж ашиглаж болно. Гэхдээ түүнээрээ би хамгийн ихний хийх өөрчлөлт юу вэ гэхээр энэ зүйл өөрчлөлт. Flex ашиглана яа гэвэл flex. Одоо цаг нь болсон flex-ийг ашиглаж эхэллээ. Ерөнхийдөө бол би амар хугацаанаас хоцорч их юм аашаа. Өмнөх технологиуд дээр дандаа веб аппликейшнууд яг бичдэг. Яагаад гэвэл би илүү олон одоо төхөөрөмжийг support хийх зорилгоор G4 framework маань зориулснаас тийм. Одоо бүрүүд Internet Explorer 6 ч юм уу бүр дээр үеийн гар утастай хүмүүс хүртэл одоо G4 framework дээр бичсэн вебсайт руу ороход энэ асуудалгүй ажиллана гэсэн үг. Тэгээ Flex гэдэг зүйл гарч ирээд нэлээд олон жил болчихсон. CSS Flex. Тийм учраас би одоо яг энэ дээр Flex style-ыг ашиглана. Flex design. Окей. Тэгэхээр одоо бид нэр юу хийх вэ гэхээр cart. Oh yes. Ингэнэ. Одоо яста жинхэнэ MyCart гэдэг компонент үүсгэн одоо
components folder руу ороод components G4 generate component my cart. Нэг зүйлийг анзаараарай, би my cart гэж ихдээ хоёр тусгийн томоор очсон байгаа. Одоо my гэдэг хоёр үгийг нийлүүлэхдээ нийс үгийнх нь component одоо энэ index мөн require Атраас my our cart файлын нэр нь болохоор ингэж үүснэ. Бид нэр ихтэй файлын нэрийг бол ингэж яг үүсгэхдээ бол энэ дээр command line дээр том үсгээр бичсэн. Гэхдээ файлын нэр нь бол файлын нэрний орон зай гэдэг юм зүйл байгаа. G4 framework дээр бүх нэр бол ингэж үүснэ. Тэгэхээр өөрөө бол яг том шиг үүсгэж болно, хамаагүй ялгаагүй ажиллана. Гэхдээ би бол иймийг бол стандартыг одоо зөвлөж байна. Сайн стандарт би бол олон жил одоо параметрчсан үднээс ийм үедээ болсон. My cart гэдэг элемент маань template нь болохоор одоо энэ аахгүй. Home энэ биш my cart дотор энэ. My cart гэдэг нь болохоор MD cart-ыг ашиглан дотор template нь MD cart. Одоо энд нэг юу гэдэг юм attribute гэдэг юм. Тэрнийг би санахгүй байна. Одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр template replace хийдэг басан чи тийм үү те би тэрний бас одоо санахгүй нэгтэй. За зөө яадаг гэлээ. Transcendence юу лээ? Тэр үгийг санах хэрэгтэй. Developer code transclude. Yes. Transclude. Энэ бол компьютерийн шинжилгээ ухаанаас ерөнхийдөө бол сонгож авсан. Одоо би болохоор өөрөө G4 framework гэдэг байгаа компьютерийн шинжилгээ ухааны одоо өгнүүдийг бол сонгож одоо энэ дараад бичсэн. Яагаад гэхээр бусад одоо дэлхийн бусад өөр computer science гэдэг ангийг төгссөн хүмүүс ч юм одоо бүх юу гэдэг Google байгаа computer scientist-ууд миний кодыг уншаад одоо илүү хэлбэр олно гэдэг үгнээс transcluder энэ чинь их чухал. Transclude гэдэг одоо attribute нөгөө directive гэж магадгүй. Яг одоо би G4 framework-ийг энэ documentation бичээгүйг нь буруу нь одоо би яг гэдэг стейжээр бол одоо санаа зааж байна. Заримдаа код авах гэж байгаа transcluder GF content ийм attribute. Ингэн энэ GF content энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо MD cart гэдэг одоо юу гэдэг my cart гэдэг одоо би энэ дэр бол ингэж ашиглана. Template дээр нь одоо хэрэггүй. Надад бол дөрвөн шиг одоо my cart хэрэгтэй. My cart энэ бол одоо бидний саяны бичсэн my cart гэдэг компонент. Энэ my cart гэдэг маань яагаад би нэг ингэж my cart гэж бичиж байгаа юм гэхээр үүнийхээ дотор би энэ controller гэдэг дээр энэ дээр бид нэр өөрсдөө JavaScript код одоо програм авчих хэрэгтэй байгаа. Гэхдээ үүнийхэн template нь дизайн нод ер нь цаана материал дизайны MD cart-ыг бол ашиглана. Тэгээд дотор тэнгууд одоо юм дээр харангууд энэ маань хаалаа. Template дээр одоо бид нэр my cart гэж бичсэн. Энэ маань болохоор браузер дээр очихдоо my cart тэгээд дотор нь үүнийг дамжуулж байгаа. Энэ юу надад байхгүй. Одоо ийм болж браузер дээр очиж байгаа. Браузер одоо энэ HTML syntax-ыг ойлгоно. Тэнгүүд миний одоо саяны юу хийгээд авсан GF content гэдэг юм байна. GF content гэдэг би одоо attribute-ийг энэ MD cart дотор бичсэн. Энэ юу хэлээд байгаа бэ гэхээр энэ G4 MD my cart гэдэг маань одоо өөрөө зүгээр нэг ийм дотроо шууд бол бичдэг компонент байха болсон гэсэн. Энэ маань өөрийн гэсэн template дизайнтай. Өөрийнх нь template нь болохоор MD cart. Тэгээд cart. Тэгээд энэ одоо энэ my cart гэдэг маань дотроо өөр одоо template-ний одоо элементүүдтэй байж болно. Ийм олон. Тэнгүүд эдгээр яг энд нь одоо энэ бичсэн зүйл энд ирэн шүү гэдгийг одоо ядаж хэлхийн тулд бид нэр GF content
гэдэг атрибутыг бичиж байгаа. Тэнгүүд одоо энэ темплейтэн дотроос хайж агаад my cart гэдэг маань темплейтэн дотроос хайж агаад GIF content гэж бичигдсэн энэ элементийг олоод энд одоо бичсэн бидний ачаалтаа my cart гэдэг одоо ингэ ашиглаж байгаа. Энэ бичсэн текстийг MD cart дотор одоо ингэж бичнэ гэсэн үг. Одоо яг миний санаж байгаа зүйл бол зоочс одоо үйлдэл дээр нь харъя. My cart маань одоо энэ бол дамжуулдаг гэдэг одоо өөрийгөө хэлсэн. Энэ бол олон мөрч байх хэрэггүй. Энэ бол ECMAScript 6-гийн syntax бас console одоо энэ юу гэж нэрлэдэг вэ чинь backtick гэж одоо нэрлэдэг энэ тавцлуураар одоо counter monitor дээр бол хүмүүс гэж ярьдаг console тавцлуур гэж болгоод тогтоо. Энэ backtick гэдэг тавцлуур энэ одоо character дотор олон мөр одоо string бичиж болдог. ECMAScript 6-гийн syntax. Java framework манаас үүнийг support юм. Тэгээд my cart яач одоо бүх юм болцоор гэж байна. Буцаад Java болдод ороод Java build. Яа тийм бүх юм болцсон санагдаж байна. За. Упс, энэ пауз хэрэггүй. Энэ буцаад контрол дараад 0-5 дарангууд би буцаад зүүм яг анх байсан 100% нормал руу очиж байгаа. Яг бид нэр хамруулаад жижигүүлээд одоо энэ браузер дээр хэмжээг нь алдагдуулсан. Control 0 за. За одоо консоль гарчихъя. Boom statement дээр дарангууд boom my cart component fired. Тэнд нэг юм болсон шүү. Type of area component flow has catched. Component flow has catched reason type error cannot read property type of undefined. Тэвчсэн элемент харъя. Одоо энэ дотор одоо энэ UI гэсэн дотор бид нэр юу байгаа? Child одоо home statement бол энэ дотор эндэрдэгдэн. Home statement бол бидний my cart component my cart дотор нь бидний бичсэн темплейт алга байна. Вау. Java content name гэж байх юм бол бачаар name-ийн Java content бол энэ attribute-ийг аваад attribute-ийг index of select Java component би одоо яг JS content гэдэг би яг яаж шийдсэн сандаггүй. Биш орж арна. Template дотор бүр template нь бас function гэж болдог JavaScript код гэж болно. Энэ маань JavaScript одоо код JavaScript параметрлаад буцаагаад одоо HTML одоо Java template одоо string буцаагаа өгч гэсэн үг. Энэ маань бидний одоо яг MD button гэдэг зүйлийн template content зэн яг Java cart Java content MD content биш ээ Java content MD content шүү дээ. Input menu bar GIF content GIF content гэдэг маань өөрөө directive юм биш шүү дээ. Мөн үү? Template GIF content. Бүр ингэж нэг template дотор хоёр GIF content-ийг ашигласан биш. Nice. Би ч бас гоё юм ийсэн байна. Окей. Энэ маань GIF content гэдэг үйл үзэгдэгч. Юу? Гэж ойлгож байна. Үйл үзэгдэгч элемент. Энд болохоор би нэг өөр юм зааж байгаа. Энэ GIF content гэдэг одоо энэ бол өөр компонент гэдэг нь болохоор одоо ийм нэртэй байна гэсэн үг. Элементийн нэр шиг, тагны нэр шиг.
GIF content гэдэг би хараад чадаад сая зүг гарсан. GIF content гэдэг контент үүн дотор одоо юу вэ? Ийм зүйл байна. Sorry. Нэр гарсан хэлчихлээ. Таны бичсэн зүйл чинь энд ирж рендерлэгдэн шүү гэсэн санаа. Тэгээд би хуучин одоо энэ арай professional би яриадсан GIF material design гэдэг энэ манай одоо Log University-г одоо софтвер дандаа энэ дээр бол хийгдэн. Material designer. Тэгээд одоо энэ дээр би харахад бол энэ одоо манай material design-ы одоо кодын дотор харахад хоёр удаа би хоёр ийм контент гэсэн ийм одоо юу тавьсан байна. Компонент ашигласан байна. GIF content гэдэг. Гэхдээ одоо темплейтийн дотор ийм нэг гоё зүйл нэг одоо темплейтийн дотор хоёр контент байж болно. Тэнгүүд одоо яг альныхын дотор нөгөө нэг контент нь орох юм бэ. Энэ бол тодорхойгүй болж эхэлнэ. Тэнгүүд select гэдэг зүйл тавиад одоо миний контент гэдэг тэрний контент одоо ийм элементний ийм компонентны дотор бичигдсэн зүйлс энд ирнэ. Бус нь одоо өөр газар очноо ч гэдэм үү. Ингэж бичиж болдог. Энэ маань одоо бас их гоё дизайн. Яг одоо энэ тохиолдолд бол одоохондоо шаардлагагүй. Одоо басны харъя. Main state. My cart гэдэг нь одоо MD cart алга байна. Oh, that's why. My cart. Хөлт хийсэн үү? Why. My cart. Transclude гэдэг зүйлэл бол байгаа юм да. Би нэ бас цаа санахгүй л байна да. Тэгвэл буруу санаад байна. GIF content гэдэг нь яг юу юм болоо? Үйл үзэгдэгч. Ямар ч үс үйл үзэгдэгч гэдэг нь үнэн байна. Энэ дотор алга байна GIF content. My cart template. MD cart. ийм байх юм болоо. MD cart. Яагаад ч юм байсгүй дээ. Би нэг бүр гайхаад FFF хийж туршаа үзээ. Юу бодож хийсэн юм бол доо. Ашиглах заавар наах болохоор идэж байгаа. My cart. My cart маань MD cart-ыг ашиглаж байгаа. Require хийсэн. Дахиад өөр юу харъя? Template нөө. Progress. Template. Ай. Ми. Яг энд GIF content байна. Окей. Ингэж чинь биш. Тэгээ my cart байна. My cart-ын дотор GIF content байна. Яа одоо үзье. Boom. My cart transclude хийсэн бай. Энэ тэгэхээр transclude гэдэг нэг юм байх хэрэгтэй. GIF content bin зүг бичсэн мэт GIF content. GIF content. Profit на. GIF content. Transclude гэдэг зүйл хэрэгтэй байна. Энэ гэхдээ directory би бичихтэй ямар ч transclude meter гэсэн бичсэн харагдахгүй байх юм. Scroll mobile design гар утасных.
Div content энд байж болно. Тэгэл бас энд байж болно гэж байгаа бах та. Энэний дотор бичсэн эдгээр нишийн очин. Эдгээр нишийн очин. Бас гоё юм чи. Div content. Үзүүл энэ Minecraft. Minecraft. Үзүүл энэ. Болохгүй. Бас баг байгаа би нэг бас патч хийх хэрэгтэй болчихмаар нэг хэл юм байна. Тэгэхгүй л амжилт байна. Minecraft. Minecraft дотор content байна. Vector and Minecraft. Яачсан тэрний бичээд үзье. Нэм гэсэн байж лөө. Vector нэм тий. Хаад. Select. Select. Тэгэхээр зөвхөн Minecraft-ны элементүүд тийш орж ирнэ тийм. Зөв. Юу вэ? Дотроос энэ чинь. Яаж аваа. Энд чинь бас их төвхтэй. Юу ч гэсэн чаад нэг харагдсан. Minecraft. Энэ дээр заачаад байгаа юм биш. Тэгэд нэг юм бодож байгаа. Checolite дээр орсон. Checolite дээр ямар орсон бэ? Checolite дотор error. Окей. Мэд найдаа right. Pause аваад element by view element Minecraft дээр үсгэн цааш нь үсгэх F10 Okay. Query selector chip of component element. It has a area. Minecraft, okay. Map, Minecraft, okay. Одоо энэ ID долоо. Compile. Одоо энэ compile гэдэг байгаа шүү дээ. Энд одоо маань гэдэг ID долоо map гэдэг Minecraft element энэ function руу ороод compile. Баахан promise юм биз дээ. Template наваа нэмтэр. Гэсэн event template юу compile post compile яра destroy directives яа зүүн дээр яг ч патч хийх хэрэгтэй болж таарах юм бэ. Comment package орсон. Undefined number function. Right. Component element. Энэ ямар компонент юу вэ? Minecraft. Minecraft-ийн element undefined. What the fuck? Minecraft component element байхгүй. Тэгэхээр ашиг үзэг.
Тэгээд би нэг яаж хийсэн бэ? MD картын дотор энэ бичиж байсан даа би санаж байгаа. Тэгээд chief content нэг патч хэрэгтэй байна яалтчгүй. За ямар ч байсан үүгээр өнөөдөр ингээ хичээлээ дуусгая. Өнөөдөр бол GIF framework гэдэг зүйл дээр компонент гэдэг зүйлийг мэдж авсан. Энэ зүйлийн учрыг би офлайнаар зарим source code модоос сэргийж харна memory-гаас refresh хийх хэрэгтэй болно. Хэрвээ тэгээд энд алдаа байхгүй дараагийн хичээл дээр би юу болоод яагаад ингэ болохгүй байсныг бол дараагийн хичээл дээр ярина. Хэрвээ алдаа байсан бол би patch хийгээд дараагийн хичээлээр засныхаа дараа буцаад одоо вебсайтаа буцаад одоо хийж эхэлнэ гэсэн үг. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа баяр та.